өөрөө өөртөө л би одоо ч амьдрал дээр ч гэсэн тийм гэж боддог. Өөрөө өөртөө л үнэнч байдаг те. Үжил бодолтой үнэнч байдаг, гэр бүлтэй хайртай байдаг. Одоо тийм үнэн чинь л өөрөө бас ирэх хүн. Самацхан хөрөмцөгчтэй хүнийхэн тоол iOS мэдээллийн сайтын удаагийн тэрийн зочноор жүжигчин Бацэргийг онцолж байна. За тэгэхээр түүний хувьд Цорогдоогийн жаргал сайхны зохиол Батболын найруулгаар тайзнаа дахин тавигдж байгаа шүн дундын бүжиг жүжигийн дудрагийн дүрийг маш чадварлагаар бүтээж байгаа учраас бид ийхүү бас зочныхоо ярилцлагт урьж оролцуулж байгаамаа. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд ярилцлага одоо хүрэх өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өөрөөх нь бол ерөнхийдөө хошин ургийн X2 production-ы жүжигчнэр төсөөлж мэднэхтэй яг нөө тайзны жүжиг дээр ингээд харж байгаа нь маш сонин үзэгдэл болсон болов уу гэж бодож байна. Тий. Одоо би чи X2-д ороод 13 жил 10 жил болсон байна. 13 онд орсон гэж бодоход яг 10 жил болж байсан бай. Драма жанрын бүтээлийн хувьд өөрийн одоо анхны одоо тийм гололж хийж байгаа юм. Одоо дүрийн хувьд те голж оролцож байгаа юм одоо уран бүтээл боллоо. Тэгээ хариуцлагатайгаар одоо ажиллахыг бас хичээж байна. За тийм л байна да. Одоо энэ шин дундын бүжиг жүжигийн хувьд бол маш өрмөц, ялангуяа найруулагч Батболтын хувьд бол маш өрмөц сэтгэлгээтэй бүтээлээ ингээ хүмүүс нэг сонирн байдлаар хүргэдэг. Гимзэм жүжиг дээр ч гэсэн одоо энэ шин дундын бүжиг жүжиг дээр ч гэсэн одоо найруулагчтайгаа хамтарч ажиллахад ер нь таны хувьд ямар байсан бэ? Ер нь бол одоо манай найруулагч Батболтын хувьд бол бас би бүтээл бүгднийг үзчихсэн. Одоо Фаустыг эхний болон хоёр дахь тавилтаар за тэгэл Гимзэм, Апол гэл те. Одоо эдний яг тайсны бол одоо хэд дөрөв дэх бүтээл байна. Тэгээ надад бас одоо би сая нөгөө хэрмэж жүжигчдийн уран сахны киногоо гаргаад Европоор явж ирчээд тэгээ явчаад ирэхэд бол санал тавьсан. За энэ бүтээр дээр ажиллаж гэсэн. За тэгээ мэдээж хэрэг нэр төрийн хэрэг байлаа. Ажиллахад бас сайхан байлаа, таатай байлаа, амттай байлаа. Шүүм болгол бас юм одоо дотор нь бас юм тайзнаас авах мэдрэмж, нэг амьд мэдрэмжийг авах тийм хамгийн гоё зүйлүүдийн нэг ч одоо энэ шүү дээ, тийм болохоор бас тэр мэдрэмжийг олгосон. Одоо тэр одоо ажиллах боломжийг олгосон. Одоо Орфей театрын хамт олондоо Зуны шинийн театр төслийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна да. Таны дүрийн хувьд дудрагийн дүрийн одоо онцлог дүрийн хувьд тантай төстэй болон зөрүүтэй чанар нь таны хувьд ямар вэ? Ер нь л манай одоо миний одоо ажиллаж байгаа дүр маань болохоор дудраа гэж өмнө нь Ибэ ахантай ажиллаж байсан. Ибэ ах маань бас амар мундаг хийжсэн гэж одоо бүхний л тийм юутай ирдэг шүү дээ. Нэг одоо ингээл одоо манай Аска маань чинь шүбэрэ дээр ажиллаж байхад урнаагч өмнө ажиллаж ялаа гээл те. Анка дээр одоо оюун дээрэгч байсан байна. Хавх дээр бол ялалтах ажиллаж байсан байна. Тэгээд дудраа дээр бол Ибэ ах маань ажиллаж байсан байлээ. За тэгэл одоо хүн болгоно л ерөөсөө мэдээж хэрэг өмнө нь одоо 20 жилийн өмнө ч юм үзчихсэн хүмүүс бол мэдээж хэрэг шууд жишээл харж шүү дээ. Ибэ ахын одоо хийжсэн ажиллаж байсан бүтээжсэн бол тухайн үед бас их тийм гоё юм мэнли амар гоё тийм одоо юу гэдгийг шүбэрэ хинтэн дурлахаа мэдхээ байдаг. Одоо тийм одоо залуугийн одоо тийм дүрээр одоо тийм дудраагаар одоо бүтээж байсан гэж одоо манай одоо оюун дээрэгч бидэрт ярьж байлаа. Миний хувьд болохоор бас нэг тэгвэл арай нэг жоохон өөр талаас нь хийгээд үзүүл яа гэм бэ гэж одоо би бас үзчихсэн. Тэгээд миний хувьд найруулагч маань ч гэсэн тийм санал тавьсан. Тэгээд бас аль нь л бас ингээд гоё тохироод яг тэр талаас нь ажил үзхийг хүссэн. Тэгээд миний хувьд болохоор өөртөө ойрхон гэвэл ойрхон ч байлаа, хол гэвэл холч байлаа. Одоо стил хоёр талтай байлаа да. Тайзны жүжиг би бас үзсэн л дээ. Үзэж байхад ингээд жүжигчт нь тайзан дээр сууж байгаа жүжигчдтэй хамт ингээд маш уялдаатай ажиллаад ингээд хажуу ширээний хажуугаар жүжигчт нь гарч ирээл нэг уусч алга болоод ч юм уу те. Яг ингээд ийм амьд харилцаатай тэгээд ингээд вайнтай ерөнхийдөө бороотой ийм жүжигээр ер нь ажиллахад ер нь тань ямар мэдрэмж төрв? Ер нь бол ийм юм бэлээ. Анхаарал маш их шаарддаг ийм төрөл байлээ. Төрөл гэдэг юм одоо энэ жанрыг одоо юу гэдэг жанр гэдэг би бол мэдэхгүй байна. Манай найруулагчийн тэр талаас одоо хэлэх бах. Гэхдээ энэ бол дөрвөн талт театр тий. Дөрвөн тал руугаа харж тоглодог
дөрвөн тал руугаа одоо үзэгчдийнхаа үгийг үйлдэлийг одоо жишээлбэл ийм л юм байл л да. Анхаарлаа бодлохоор ийшээ намайг одоо би ийшээ харж нүдээ өгч тоглож байгаа ч гэсэн ардаас намайг бас хүн үзэж байгаа болохоор миний биеийн хилэмж ямар байх вэ гэдгийг үргэлж анхаарч идэг. Хоёр тал руугаа зөвхөн хичээж хийдэг. За тэгэл эн чинь дөрвөн талаасаа гадна дээрээс нь хүрүүг нэргээд ирэхээр тэгэл байнгын тийм анхаарал шаарддаг тийм байл юм. Гэр бүлийн хүн нь бас жижиг нээлтэн дээр таны бүтээсэн дүрийг бас үзсэн байх гэж бодож байна. Сэтгэлийн амраас. Өө тэг сайхан л байл шүү дээ. Манай хүн чинь бол юу яадаг шүү дээ. Миний бүх уран бүтээлийн ардл бас мундаг одоо байж идэг. Өөрөө бас одоо Bimex Salt компанид менежер ажилладаг. Тэгэл одоо зүйлдээ бүр мэрэгжлийн үншгэл болсон байдаг шүү дээ. Энд чинь жоохон юм байлаа майлаа гэл би бас ихнэрийн амар сайн сонсдог. Энэ яаж ийн одоо энэ дүрийн хувьд яаж нэг хэлтэй. Кино миноны хувьд ч гэсэн нэг киноны сая сүүлийн хэрмэлж үргэлжлэний өмнө хин давс 1 2 гэл дараа нь заавал асуудаг. Энэ яаж ийн энэ ямар болсон байна гэж асуудаг. Тэг маш том зөвлөгөө өгсөн. Цааш тийхээр төлөвлөсөн ч юм үзэгчдтэй бас төлөвлөхаар одоо ажиллаж байгаа уран бүтээл бас байгаа болов уу? Энэ уран бүтээлийн араас бас дараагийн саналууд бас бидний өөрсдөө хийхээр төлөвлөсөн зүйлсүүд бас байгаа. Энда хаус гэдэг ярьдаг шүү дээ. Одоо манай цогтоо жижигээ за зоригоо баясаа тагта ингээ манай найруулагч амрын бүтээл байна. Энда хаус 3-аа бас хийх бодол байна. Тэгээ бас одоо төлөвлөсөн зүйл зөндөө байна. Өрийн цэцрийнхаа бас шинэ дугаарыг шинэ сизнийг эхлүүлэх бодол байгаа. Тэгээ бүгдээрийн одоо ийм шат дараатаагаар схемийн дагуу хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэрийг бол цаг тухайд нь гоё хүргээд тухайн үед нь бас гоё мэдээллүүдийг хүргээд байна. Бидний ярилцлагыг үзэж байгаа үзэгчтэй хандаад бас жүжигийнхаа тухай Одоо 100 яг ийм гэгэлцдэг үе ирж байна те. Яг одоо ингээд нэг сургууль төгссөн. Зарим нь сургуулаа төгссөн. Зарим нь одоо ингээд ажил мэргэжлийн гүйцэд амраагүй. Гэхдээ одоо хичээлүүд нь амарсан ч юм уу. Яг ийм гэгэлзээд тэгээ дулаан орцсон байдаг. Яг өдийд нэг юу хийх мэддэггүй нэг ийм үе байдаг шүү дээ. Энэ үед бол манай Орфей театр, зуны шөнийн театр гэж одоо индустрийг одоо хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зуны одоо энэ гоё шөнд жүжиг үзэнгээ тэ өөрийн одоо бас оюундаа гоё хөрөнгө оруулалт хийнгээ. Дээрээс нь тэнд бас нэг ганц нэг байна уунга. Тэгээд өөрсдөндөө бас ийм гоё одоо оройг болцох энэ гоё оройг бэлэглүүл энэ бас одоо гоё амттай ийм орой байх болно шүү гэж одоо миний хувьд зөвлөх байна. Тэгж одоо санал болгох байна.